Сайн байна уу? Намайг Сувд Эрдэнэ гэдэг. Би шинжлэх ухааны технологийн их сургуулийн харьяа Хүсгэл аймаг дахь Политехник коллежийн малзууч мэргэжилтийн анги суралцдаг. Анх энэ мэргэжлийн талаар болохоор сошиал орчин болон тухайн сумынхаа багийн даргаас энэ сургалтын талаар мэдээлэл аваад анх ирсэж орж ирж байсан. Яг малзууч гэд мэргэжил юу гэдгийг зөвхөн малын эмчтэй л ойролцоо гэж ойлгож ирсэн. Тэгээ яг ороод ирсэн чинь яг эсрэг тесрэг хоёр, нэг нь эмчилгээ, нэг нь болохоор үржүүлэх талтай байсан. Тэгэхээр зоотехникч малзууч гэхээр эмчилгээнд бол ямар ч холбогдлого. Бид нар малыг үржүүлэх талаас нь ашиг шимийг нь сайжруулах зорилгоор ажилладаг. Тэгээд энэ мэргэжлийг сонгохоор болсон шалтгаан гэх юм бол өөрөө биеэрээ 7 жил мал дээр мал малсан болохоор тухайн малыг өөрийн биеэрээ судлаад ямар хөө байдгийг мэдсэн болохоор ер нь тэр мал аж ахуй талдаа ер нь айгүй сонирхолтой болж ирсэн. Малчтад ямар давуу талтай вэ гэхээр одоо нэг малаас авах ашиг шимийн хэмжээ нь ихсээд ирэхээр малын тоо багасна. Тэрнийхээ хэмжээгээр малын бэлчээр сэргэх боломжтой. Энэ мэргэжлийг сонгож байгаа залуучуудаа хэлэхэд мал сонирхолтой, өөрөө ихтэй байгаа сонгох юм бол маш сонирхолтой, үр өгөөжтэй мэргэж.